Та гэрлэлтэндээ харамсдаг уу? Эсвэл ирээдүйд харамсахгүй тулд дараах 4 зүйлийг хийгээрэй гэж зөвлөе. Нэгдүгээрт нь хайрлахад суралцаарай. Ямар нэгэн болцолгүйгээр, ямар нэгэн стандарт тавихгүйгээр зүгээр л тэр хүнийг байгаагаар нь хайрлаж чадна гэдэг бол гэр бүлийн амьдралыг урт наслуулдаг вакцин юм шүү. Тухайлбал чи намайг эд бөнгөнд умбуулвал, чи надад үнэнч байвал, чи намайг бүхнээс илүү дээдэлж чадвал гэсэн тулгын шаардлагыг тавих бус. Харин тэр хүнийг байгаагаар нь та хайрлаж энэ хайрын алхмыг хийж үзүүлээрэй. Хоёрдугаарт нь уучлах ба уучлуулахыг хийж сурах хэрэгтэй. Уучлж чаддаг хүн, уучлуулж чаддаг хүн, хайрлаж чаддаг хүнтэй ижлэгэн хоршдог. Тийм учраас аливаа асуудал дээр, аливаа зүйл дээр нэгнийгээ уучлж чадахгүй бол тэр хосууд хол явахгүй. Гуравдугаарт нь үнэнч байхыг сураарай. Ямар ч зүйл дээр зөвхөн харагдаж байгаа бие махбодын хувьд биш, бодол санаа, хандлага, үг хэл гэд бүх зүйл дээрээ үнэнч байна гэдэг бол хосуудыг жинхэнэ шалгаж идэг тэр шалгуур үзүүлэлт байгаа. Тэгэхээр хань ижилдээ үнэнч байна гэдэг бол энэ гэр бүлийн амьдралын маш чухал баган шүү. Тийм болохоор альваад үнэнч байгаарай. Далдуур, ардуур нь бузар муу, бусармаг зүйлийг бүх хийгээрэй. Дөрөвдүгээрт нь зөвхөн өөртөө итгэж найдах бас бие биендээ итгэж найдах. Тэр итгэл найдварыг бүүтэйгээрээ итгэл найдвараа бас хадгалж хамгаалж байгаарай гэж зөвлөе. Гэрлэлтэндээ харамсахгүй тулд хичээл зүтгэл зайлшгүй шаардлагатай. Та гэрлэлтэндээ харамсдаг уу? Эсвэл ирээдүйд харамсахгүй тулд дараах 4 зүйлийг хийгээрэй гэж зөвлөе. Нэгдүгээрт нь хайрлахад суралцаарай. Ямар нэгэн болцолгүйгээр, ямар нэгэн стандарт тавихгүйгээр зүгээр л тэр хүнийг байгаагаар нь хайрлаж чадна гэдэг бол гэр бүлийн амьдралыг урт наслуулдаг вакцин юм шүү. Тухайлбал чи намайг эд бөнгөнд умбуулвал, чи надад үнэнч байвал, чи намайг бүхнээс илүү дээдэлж чадвал гэсэн тулгын шаардлагыг тавих бус. Харин тэр хүнийг байгаагаар нь та хайрлаж энэ хайрын алхмыг хийж үзүүлээрэй. Хоёрдугаарт нь уучлах ба уучлуулахыг хийж сурах хэрэгтэй. Уучлж чаддаг хүн, уучлуулж чаддаг хүн, хайрлаж чаддаг хүнтэй ижлэгэн хоршдог. Тийм учраас аливаа асуудал дээр, аливаа зүйл дээр нэгнийгээ уучлж чадахгүй бол тэр хосууд хол явахгүй. Гуравдугаарт нь үнэнч байхыг сураарай. Ямар ч зүйл дээр зөвхөн харагдаж байгаа бие махбодын хувьд биш, бодол санаа, хандлага, үг хэл гэд бүх зүйл дээрээ үнэнч байна гэдэг бол хосуудыг жинхэнэ шалгаж идэг тэр шалгуур үзүүлэлт